Ирж намайг өсгсөн ээжийн буян нөхөрхөө аргаж намайг хөрцөн авийн цагаан сэтгэл хөрхөө өөрөө би амьдардаг болохоор өнгөт цэнхэр бихими хөрхөө Эрдэнэ Барсуудын суурины тухай илтгэл ярьж өгье. 3 настай 17 дугаар цэцэрлэгээ ахлах бай бүлэг суралцсан хэмжээнд настай 2 дугаар байранд ордог хүмүүст гүрээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хүүхдийн хэл яриаг одоо сайжруулах, хүүхдийн өөртөө итгэх итгэл, итгэх ур чадварыг сайжруулах зорилготойгоор 2023 оноос хойш манай цэцэрлэгийн бяцхан илтгэгч үйл ажиллагааг одоо зохион байгуулж ирсэн. Тэгээд өнөөдөр одоо энэ бяцхан илтгэгч 2025 одоо үйл ажиллагаа маань зохион байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагаа нь одоо 2 үеийн шаттай. Нэгдүгээр шат нь болохоор бүлгүүд дундаа одоо бүх хүүхдүүдийн одоо хамруулсан үйл ажиллагаа явагдаад өнөөдөр одоо бүлэг бүрээс одоо шалгарсан эхний 3 байрыг одоо хүүхдүүд илтгэлээ одоо танилцуулж байна. За ингээд энэхүү илтгэл бяцхан илтгэгч үйл ажиллагааг зохион байгуулснаар бол хүүхдийн хэлээр сайжирснаас гадна хүүхдийн өөртөө итгэх итгэл одоо нэмэгдэж мөн бас одоо бусдаас суралцах те өөрийгөө одоо бусдад одоо ойлгуулах одоо чадварууд бас хүүхдүүдэд нэмэгдэж байгаа. Тэгээд ингээд цаашдаа одоо эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдийнхаа хэл яриаг одоо хөгжүүлэх хамгийн одоо гол үндсэн үйл ажиллагаа бол хүүхдтэйгээ өөрийнх нь одоо сонирхсон сэдвийн дагуу ярилцах, тэ асуултанд нь хариулах, хамтарч одоо юм тоглох юм үйл ажиллагаа шүү. Тэгээд хүүхдүүдтэйгээ хамтарч одоо бас ярилцчихаарай гэж эцэг эхчүүдэд дамжуулж хэлээ. Ингээд бяцхан илтгэгч үйл ажиллагаанд оролцож байгаа бүх одоо хүүхдүүдтэй амжилт хүсье. Сайн байна уу? Намайг түрийн итгэл гэдэг. Би 17 дугаар цэцэрлэгийн бэлтгэл Б бүлэгт суралцдаг. Би та бүхэндээ Дорнот аймгийн түүхэн дурсгал газар Эрдэнэ Барсуудын суурины тухай илтгэл ярьж өгье. Дорнот аймгийн 1931 онд байгуулагдсан засаг захиргааны төвчээ болсон хот 14 суманд хуваагддаг. Монгол орны хамгийн зүүн талд оршдог зүүн бүсийн аймаг хойд талаараа Орсын улбооны ус, өмнө талаараа Бүгд аймдах хятад дуустай хэллэн. Дорнот аймагт түүхэн дурсгал газар байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Жишээлбэл Эрдэнэ Барсын хотын суурь, их бурханд цогцолбор, ялалтын хөшөө, Менингийн тал, зүрхэн арал, буй нуур гэх мэт. Эдгээр сонцтоод та нарт Эрдэнэ Барсуудын суурийг тайлбарлаж өгье. Китай үндэстэн нь манай эртний 4-өөс 14-р зууны үед оршин тогтнож байсан. Шамби монголчуудаас гаралтай монгол үндэстэн манай эртний 10-р зууны үед Эрдэнэ Барсуудын суурийг барьж байгуулсан гэж үздэг. Китайчууд хотынхоо суурийг барих гэж байхад овгийнх нь нутгийн иргэд китайчуудыг бараар айлгаж явуулснаар ийм нэрлэсэн. 1953-аас 1955 онд археологчид Эрдэнэ Барсуудын суурийг судалж олон том бурхны сэнти, том жижиг хэмжээтэй угалцтай угалцгүй тоосоо, бурхны баримал, шаварвар, мал адгуусны сэлбэртэй мод, яс төмөрлөг зүйл илрүүлсэн. Бурхны шашинтай холбоотой олон зүйл олсон ч их судлаачид Эрдэнэ Барсуудын суурийг китайчууд өөрсдөө эзэлсэн баруун хойд зүгийн аймаг бүгсаатны эсвүүцлийг дарах гэж барьж байгуулсан цэргийн гаран гэж үздэг. Эрдэнэ Барсуудын ихэрмийн хэмжээ нь 1600-аас 1800 м, өндөр зузаан нь 4 м, өндөр 1.5-аас 2 м байжээ. Хэрмийн дотор болон зүүн тал 5-7 давхар бүхэл 2 суврагтай. 7 давхар бүхэл сувраг нь цэргийн харуулах байсан гэж үздэг. 2014 он соёл спорт аялал жуулчлалын яам
Бүгд найрамдах Хятад ард улсын соёлын өвийг удирдах газартай хамтран 1 сая оны буцалтгүй тусламжаар Хэрлэн Борсоодын суурийг сэргээн засварласан гэвч Хэрлэн Борсоодын суурийг сэргээн засварласан ажил нь Хэрлэн Борсоодын суурийг үндсэн төрхийг нь алдагдуулсан гэж шүүмжилдэг. Тийм болохоор их дэлхий түүхсэд өөртөө нандин бүхлээ хайрлаж хамгаалцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Сайн байцгаана уу, намайг Бэлгийн өмнө алтан туяа гэдэг би 5 настай. Би 17 дугаар цэцэрлэгийн ахлах бай бүлэг суралцдаг. Одоо би та нарт чойвалсан хотын 9 гахамшиг газрыг нэрлэж өгье. 1-р Менингийн тал нь халх гол болон Матар саманд байрлалдаг. Марна орны хамгийн том тийш тал. 2-дугаарт Буур нуур нь халх гол саманд байдаг олон төрлийн загастай нуур. 3-дугаар соёл зуул нь халх гол саманд байдаг. 4-дугаарт хөөх нуур нь чулуун гараа саманд байдаг давстай нуур. 5-дугаар зүрхэн арлаа нь баян уул саманд байдаг зүрх шиг хэлбэртэй. 6-дугаарт их бурхан зогсолбор нь халх гол саманд байдаг. 7-дугаарт Хэрлэн бас цамхан цагааваа саманд байдаг. Сайн байцгаана уу, намайг хаан хоёрын адсан гэдэг. Би 4 настай. Манай аав грэтрийн жолооч хийдэг. Миний ээжийг ийм сүрэн гэдэг. Миний ээж ав замын ерөнхий инженер. Би 17 дугаар цэцэрлэгийн анхлаг А бүлэг суралцдаг. Миний багшийг оюутан Арин гэр гэдэг. Би та бүхэндээ миний хотод байгаа ядалт гүүрийг танилцуулъя. Энэ ядалт гүүр маа. Ядалт гүүр нь дайны зарилтаар анх баригдаж 1930 оны 7-р сарын 5 өдөр ашиглаж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд ноцтойгоор 2-дугаар байранд ордог төмөр бетон гүүр юм аа. Ядалт гүүр нь 32 багнан тулгууртай. 6.5 м өргөнтэй төмөр бетон гүүр юм аа.